Тэгээд Арт Кредит компани байгууллагын банкны газрын захирал Пүрвд орж ирсэн байна. Таныг студид орж байна. Зя сайн байна уу? Сайн байна уу? Өглөөний мэндийг хүргэе та суугаад хөвчөө зүгээд тухтаа суугаарай. За микрофон өөртөө ортуулаад болж байна. Яа, эндээсээ дугаард шүү. Эндээсээ. Тийм яг урдаасаа зүг. За өглөөний мэндийг хүргэе. Өглөөлөхөө эхлүүлж байна да. За сая өглөө ажил дээр очиж ганц хоёр юм зацгцэлж буцаагаар ирлээ дээ. Зя. За тэгэхээр бид бол нөгөө өнөөдөр артын одоо аппликейшн тийм одоо хүмүүсийн их сонирхол татаад байгаа. Одоо би ч гэсэн яг үнийг хэлэхэд нэлийн артаас олон зочид орж исэн. Тэгээд арт аппликейшнийг би бол бас татчихсан. Тэгээд яг ингээд амьдрал дээрээ хэрхэн яаж эхлүүлэх тийм нэг юм холбогдож чадаагүй л энэ тэгэхээр энэ талаарх бол нэлийн юм тодорхой нарийн бас мэдээллүүдийг авна гэж найдаж байна. Тэгээд юуны өмнө та өөрийгөө танилцуулаад тэгээд гурлаа ярианд оръё. За наа Пүрвд орж идэг. Би Арт Кредит гэдэг банк усан одоо арт санхүү нэгдлийн нэг бүрэлдэхүүн компани. Тэрнийх нь байгууллагын банк харилцан захирлаар ажилладаг. Одоо бараг нэг 7-8 дахь жил рүү ажиллаж байна компанид. Ямар мундаг юм бэ? Одоо тэгээ нөө захирлууд гэж ороод ирэх хэрэг залуухан захирлууд гэж ороод ирдэг болчихжээ. Тийм залуухан захирлуудаар бас цусаас хэлж байгаа. Артын бас хамт олон их гоё юу гэдэг юм өргөн цар хүрээтэй ажилтсан болов гэж харагдаад байгаа. Тэгэхээр ер нь аппликейшны хэрэглээ ялангуяа энэ арт аппликейшны хэрэглээ бидний амьдралд хэрхэн яаж одоо нөлөөлж ийн хэрхэн яаж одоо ямар асуудлуудыг бас шийдэж өгөх боломжтой юм болоо. Ер нь бол анх IP-г бид нэг 2018 оноос эхлээд жоохон микрофоноо доошлуулчих уу. Хөгжүүлсэн байгаа. 18 оноос эхлээд. 18. Тийм 18. Тэгэхэд би яг дөнгөж ажилд орчихсон байхгүй. Тэг чинь дөнгөж сургуулаа төгснөх юм мэдгүй хөө тэгэл за гэл ихнээсээ сураад явж байгаа. Ерөнхийдөө анхандаа нэг банкны app те яг ган хэц хэрэглэн нөгөө хэлээдсэн философи те бидний хөрөнгө оруулагч хүндтэй зохицлоо гэл. Тэрийг ерөнхийдөө тухайн үед бол нэг сайн ойлгоогүй. Одоо бол яг бүр үнэхээр баг зэтэлдгүй мах цусандаа мэдэрсэн. Энэ app угаасаа яг бүх юмний суур гэдгийг бол ойлгоцсон явж байгаа. Яг app гэхэр хүмүүс нөгөө нэг жоохон буруу ойлголт гэх юм уу да нөгөө олон нийт байгаад идэв. Юу нэхээр хүмүүс нөгөө нэг тэгээ танах даатгал юм уу те банк юм уу бард банк билүү гэл. Яг нөгөө нэг тэр чинь нэршлийн зөв рүү угаасаа л бид эднийч бас нөгөө нэг мэдээлэл хэрхэн хүргэж байгаа гэдэг нөгөө нэг мэдээлэл хүлээж авч байгаа процесс ингээл хаана алдагдчихж байгаа шүү дээ. Тэнгүүт танах даатгал яг өөрөнхийдөө нөгөө даатгал чинь хамгийн анхны ууган даатгал гэдэг хүмүүс баг мэддэг болцоо айл 90-д оноос хойш. Тэгэл даатгал юм уу танаас нөгөө даатгал хийдэг app билүү. Зээлийн app билүү те. Банк билүү танаас ч яг банк болцсон билүү гэл хүмүүс тэгж асуудаг байхгүй. Ерөнхийдөө одоо энэ дээр нэг тайлбар өгөхөд бид нэр санхүүгийн бүх үйлчлэгийг нэг доор шийсэн. Хамгийн баг анхны супер app гэж бол хэлж болно Монголда. Яг одоо бол ингээд зөндөө олон супер app-ууд хойноос ингээд гараад ирсэн тийм ерөнхийдөө өдөр тутмын хэрэглээ, төлбөр тооцоо, зээл гэл ерөнхийдөө бүх хэрэглээнүүдийг хэлбэрчилсан байгаа. Яг тухайн үед бол 18, 19 гэл бид нар чинь ингээд version 1, 2 гэл гаргаа авчихсан. Ер нь бол Монголд анхдагч банк бол яг бид нар биш. Одоо юу гэдэг нь хаан банк, голомт банк гэдэг чинь бид нар банкны лиценз баггүй. Тэгвэл бид нар санхүүгийн бүх төрлийн үйлчлэгийг үзүүлдэг. Санхүүгийн зохицуулахороо Монгол банкн дээр бүх одоо нэг төлбөр тооцоо тийм санхүүгийн үйлчлэгүүдийн тусгай зөвшөөрлөлтэй. Ерөнхийдөө баг банк шиг үйлчлэгийг үзүүлдэг баг зарим тохиолдолд банкнаас ч илүү үйлчлэгийг үзүүлж байгаа. Тийм одоо тийм app. Супер app. Тэгэхээр таны хувьд яг ер нь яг аппликейшны хувьд яг голлох одоо ямар үйлчилгээнүүдийг хэрэглэгчдийн хамгийн их авдаг үйлчилгээнүүдийг та дурдвал ямар үйлчилгээнүүдийг онцлох вэ? Яг ерөнхийдөө бид эднийг 1 сая 300 мянгаар одоо харилцагч бүртгэлтэй хэрэглэгчтэй гэх юм уу? Одоо яг өдөр тутамд ашиглаж байгаа нэрээ бага. Тэнгүүт тэн дээр хамгийн их ашиглаж байгаа нь ерөнхийдөө төлбөр тооцоо байгаа. Яг л банк хооронд төлбөр тооцоо гэдэг. Бид нар банк биш мөртлөөсөө банк хоорондын төлбөр тооцоонд оролцдог. Одоо хэрвээ та голомч ч юм те нөгөө банкны аппаараа ороод бусад банк гэдэг зэстээр сонгуул нөгөө банк биш банк санхүүгийн байгууллагууд байдаг байхгүй. Гэтэ цөөхөн ерөнхийдөө Tokyo, Monpay ч гэдэг юм уу те. Бид нар бол тэдний нэг. Тэгэхээр одоо бүх банк хооронд бид нар гүйлгийг төлбөр тооцоож хүлээж байна. Тэнгүүт тэрнийх нь хамгийн их хийгдэн төлбөр тооцоо гүйлгэнүүд байгаа. Хоёрдугаарт ерөнхийдөө зээлүүд байгаа. Онлайн зээл. Онлайн зээлүүд бол ер нь төрлөөр ингээ нөгөө хэрэглэгчийнхаа хүсэл шаардлага хэрэглээний нийлүүлцээд урт хугацаатай богино хугацаатай те. Манай дээр байгаа тодорхой хөрөнгүүдийг барьцаалсан ч гэдэг юм уу тиймэрхүү зээлүүд байгаа. Тэнгүүд хүмүүс ерөнхийдөө 21 оноос хойш 20 оны сүүлээс гэх юм эхлээд яг юу сонирхож гисэн
хөрөнгөний зах зээл, крипто валют энэ хоёр нэлээд явдаг. Манай дээр нөгөө үнцаасны дансуудаа нэдэг хүмүүс нөгөө хувьцаа гэж юу юм те бонд гэж юу юм нөгөө 1700 жүү болоод байгаа бол ногдол шиг тарааж байгаа. Миний 1700-ын ногдол шиг хаана байгаа лээ те. Тэн чинь нөгөө хувьцаа хөрөнгөний зах зээл бүр ингээд түүхэндээ байгаагүй өндөр өсөлтүүд үзүүлээд н хувьцааг одоо хаанаас авах вэ те. Хадгаламжийн хүүгээр юу нь явах нь зөв юм уу буруу юм уу гэдэг ойлголтууд хүмүүс төрж эхлээд тэгээ явснаас хойш ерөнхийдөө манай хөрөнгө оруулалтын төсвүүд бүр нэлээд одоо өндөр хэрэглээтэй болсон. Одоо тухайлбал за би буруу хэлчих магадгүй 2021 онд баха ерөнхийдөө хөрөнгөний зах зээл хамгийн өндөр арилжаа хийсэн өсөлт хийсэн тэрний бараг 70 за энэ хувийг бас яг сайн нарийн мэдгүй шүү. Би сонсохдоо бараг 70% ойролцоо бараг манай үнцаасны компани дангаараа манай апп-аар дамжиж хийгдсэн гэдэг тийм тоо гарсан байгаа. Тэр хүмүүс ерөнхийдөө хөрөнгөний зах зээл гэдэг бас энэ арт апп те хүмүүс зах зээл ингээд танилцуулж тэгээ хамгийн хэлбэраа шийдсэн. Одоо жишээлбэл нөгөө одоо би л багтаа байхад нөгөө цэнхэр ягаан тасалбар гэл нэг эмээ үүдсэн те. Тэр нөгөө хаана хідэн төгрөг байгаа нь мэдэхгүй. Би яг санддаг байхгүй эмээгээ дагаад соннорч үлээ санарч үлээ нэг үн цаасны компани. Тэр нь хаана үдэг гэл ийшээ хөрөнгөний бирж имэйлүүгөө дагаа орвоо. Тэгсэн чинь энэ гээд хаягийг хаагаад тухайн чи нөгөө Google мүгэлтэй тэр хаягийг хаана үдэг мэдэхгүй шүү дээ. Одоо юм бол за ChatGPT энэ тэр хаана үдэг хаягийг гаргаадаггүй. Тэгээ явсан чинь бүр тэр баян зүрх дүүрэг офицерын тийшээ тэгээ нэг бүр нэг юм жижигхэн нэг давхар байшин юм болон даа байхгүй. Тэгээ тэр нэг мөнгө төгрөг авч ирсэн. Одоо бол тэр асуудал байхгүй бүгд тий одоо би хаач вэ тий гэртээ байна уу гадаа байна уу сургууль дээр байна ажил дээр хараад миний мөнгө хаана вэ хувьцаа хаана хэдэн төгрөг юу болж байна бүгд нь авах. Тэгээд хоёрдугаарт нөгөө койны одоо хэрэглээнүүд төгссөн. Апп угаасаа хэрэглэх тоолонд одоо бүр үйлдэл болгонд л койн өгöd байгаа тий. Яг койныг бол бид нэг тодорхой хэмжээнд миний ойлгоогоор ойлгож байгаа бол бид нэг хоёр төвшөнд авч үзээд байгаа шүү. Хоёр ялгаад гэх юм. Адаптер бол зөвхөн урамшууллын онол бэрэл явж байгаа. Бид нэр хэрэглэгч нараа урамшуулах те. Зүгээр л үйлдэл бүрээсээ ардап койно цуглуулаа. Нөгөө талд яг мэдээж нөгөө IDAX гэдэг биржтэй блокчейн тэрэн дээр хүмүүс арилжаа яадаг, трейд хийдэг, тэндээс ашиг болдог. Яг бид миний хариуцж байгаа эсвэл илүү тэрийг урамшууллын оноо хэлбэрээр нь хариуцаад ашиглуулаад явж байгаа гэсэн. Тэр яг урамшууллын оноог илүү асуумаар байна. Яг яахаар урамшууллын оноо аваад энэ за тэр урамшууллын оноог бас бодиттой хэлбэрээр зарцуулдаг гэж бас нэг юм явж ирсэн. Тийм дэлгүүр ороод жишээ нь тэрүүгээрээ юм худалдан авах боломжтой ч гэдэг юм уу. Энэ талаар бас илүү нарийн яриад өгөөч. Бас хэрэгжилчмээр л шүү дээ. Яг нөгөө нэг хоёр хэсгээд хуваагаад байгаа. Манай одоо IDAX ч гэдэг юм уу те Artbit гэдэг нөгөө DeFi маяг тэд нар бол нөгөө нэг илүү крипто те тэр тал руу авч явж хөгжүүлж байгаа. Bitit болохоор илүү олон нийтийн хэрэглээ, урамшууллын оноо те тэр loyalty point гэдэг хэсгээр нь авч явж байгаа гэсэн. Тэрийг ямар очтой гэхээр ерөөхдөө энэ чинь бас Монголын анхны крипто валют за бас л одоо баг ганц амьд үлдсэнтэй ингээ хэрэглээтэй явж байгаа ханш машин ингээ тодорхой хэмжээнд өсөл бууралт хүмүүс тэрийг ашигладаг, ашиг хийдэг тийм байгаад байгаа шүү дээ. Тэмүүт хэрэглээ нь болохоор ардап юу л үүдээ та гүйлээ хийн үү те төлбөр аавн уу, хувьцаа аавн уу, хадгаламжаа нэ бүгдээрэнд нь л өгч байгаа. Ерөөсөө тэр бүх үйлдэлтийн ингээл тэр бол ингээд тодорхой фикс тохируулсан тий. Тэгвэл тэдэ арткойн тэдэ ингээд тэрийг нөгөө апп-аас хараад би ингээд цуглуулад яваад ичлэх юм. Тэмүүт гүйлгэн дээр жишээлбэл яг нэг хүн зөвхөн монгол хүн дунджаар нэг 5-аас за өдөрт нэг 5-аас 6 гүйлгээ хийнэ гэж тооцвол банкнд магадгүй өөр апптэй гүйлгээний шимтгэл нөгөө ухаалаг мессеж эднэргээ нэг 500-аас 600 мянга орчим төгрөг ингээд жилдээ шимтгэл төлдөг гэж байгаа байхгүй юу? Ер нь бараг тэр орчим авчих шүү. Өдөрт нэг мэддэхгүй шүү дээ. Өдөрт ингээд би өглөө гарлаа кофе авлаа, өдөр нэг хоол авлаа, орой таксидлаа ч юм уу те. Тэгэх болгоно нөгөө шимтгэлүүд явж байгаа. Яг нэг баг дүн яг зүгээр жилээр нь тооцвол магадгүй нэг 500-аас 600 мянга зүгээр дундаж хэрэглээд. Өдөр тутам гүйл хийдэг бол бүр их л байгаа шүү дээ. Одоо худалдаа 8 байдаг ч юм уу. Тэнгүүт тэр урамшууллаа нэж байгаа. Бид нар ялгаагүй тэр шимтгэлийг авч байгаа. Тэр бол угсаа хууль журам нөгөө дөрмээр авах хэрэгтэй. Гэхдээ бид нар тэр хэмжээтэй тэнцүү хэмжээний одоо урамшууллаа буцаагаад харилцаж байгаа шүү. Тэнгүүт би ямар ч шимтгэлгүй гүйлгээгээ одоо төлбөр тооцоо хийгээд яваад байгаа хэрэг гэсэн үг байхгүй. Тэнгүүт за өнөөдөр за магадгүй ингээд сая 9 сарын 15-наас хойш койны ханш бараг нэг 50-60% өсчлөө те. Тухайд би ингээд цуглуулад явж исэн. Өнөөдөр би тэрийг зарчвал би 50-60% илүү тий юу нөгөө нэг шимтгэл төлж исэн мөнгөө буцааж авснаасаа илүү буцаагаад ашиг хүртээд явах болов. Зүгээр л өдөр тутмын хэрэглээн дээр зардлыг бууруулаад зөрүүлээд нөгөө харилцагчдаа ямар давуу тал нь бүгдийг нөгөө л явчихж байгаа. Ardбийн хувьд болохоор одоо би Ardын талаар ер нь бол нэлийн Telegram дээр ч гэсэн л итгэвтэй байдаг. Ер нь л итгэж штэ байсан штэ тий. Тэгээд одоо бас итгэхгүй байгаа юу тий.
Тэгээ миний хувьд нэлээд идэвхтэй, ардын хувьд бол нэлээд идэвхтэй байдаг. Тэгээд миний асуух гэдэг асуултууд юу вэ гэхээр одоо ардын төлбөрийн шийдлүүд те ArdPay гэж байдаг. За тэгээд QPOS RDX loyalty гэж байдаг те. За одоо яг энэ талаар дэлгэрэнгүй ч гэдэг юм уу те. Ойлгомжтой байдлаар ярьлаа. Энэ эдийг ерөнхийдөө нийлүүлээд нэг систем болгоцсон төлбөр тооцоон дээр те. Түрүүний хэлсэн чинь харилцагч бол ингээд цуглуулаад те гүйлгийн төлж байгаа зардлаа бууруулаад тэндээс урамшууллаа аваад явчих. Тэгмэд бусад урамшууллын оноонууд байгаа те. Одоо за нэрийг хэлээд байгаа. Ерөнхийдөө Монгол зөнд байгаа ш. Тэд нар ч хүн тухайн газартаа л ашиглагддаг те. Өөр газар ашиглах болохгүй. Мөнгө болгоод аваа болохгүй. Тэгээ ингээд харахаар ингээд юм байгаад байгаа те 20,000 дискаунт энэ тэрийг. Тэрийг яг дараагийн газараасаа заавал юм авах шаардлагагүй байж болно шүү дээ. Тэгээд тэр ингээд хадгалах ядаж найзтай өгч болно шүү дээ. Одоо жишээлбэл өөрөө миний найз үлээ гэдэг би тэндээс авсан ингээд болохгүй. Тэр ингээд амар хязгаарлагдсан. Артcoin бол та хаанаас ч юу ч авсан. Одоо манай нөгөө нэг за 700 гаруй мерчантууд байгаа хамтраж тэдний баг 1200 салбар байгаа. Тэднэр дээр авлаа цуглууллаа буцаага тэднэр дээр ашиглаж байна. Тэгээ хамгийн одоо өргөн тархсан одоо крипто валют гэхээс одоо миний хариуцж байгаа тал бол нөгөө урамшууллын оноо өдөр тутмын хэрэглэн гэсэн. Тэгэхээр 700 газрын 1200 300 салбар тэрийг ингээд ашиглаж болно тийм цуглуулад. Үгүй гэвэл надад одоо магадгүй би ингээд те өчнөө газараас ингээд хэрэглээл цуглуулсан байл надад магадгүй яаралтай мөнгөний эрх заавал би тэрийг IDAX руугаа шилжүүлээд мөнгө болгочих болно, доллар болгочих болно те. Хослолоороо зараад тухайн. Тэнгүүд ерөнхийдөө урамшууллын оноо олон газар ашиглагдчих болно. Заавал нэг газараас хязгаарлагдахгүйгээр хүсвэл би тэрийг мөнгө болгоод те хөрвөх чадвар одоо хамгийн сайтай гэж хэлж болох юм уу те. Тэгээ доллар хэрэгтэй бол USDT ч авчиж болж Artcoin-оор тийм байна. Нэрээ одоо сая ярьж байгаа нэг байгууллага ингээл урамшууллын оноо ч юм уу эсвэл нэг ваучер өгчдөг. Яг л тэрийг эргээд нөгөө нэг газар дээрээ л ашиглах боломж байдгаас биш бусад өөр газрууд руу ашиглах хөрвөх ямарч боломж байдаг. За харуул нэг U-point Монголын одоо нэлээд хэрэглэдэг чинь буцаад дахиад тийшээ очихоор шаардлагагүй байвал яг үгээр нөгөө нэг урамшуулт маань тэгэл өгч ийна л гэж бараг үзээд байна. Ашиглахгүй тэгээ байж л байгаа бох тий. Ингээл мессежээр ирдэж тань тэдэн оноо шүү тэнд ашиглах уу тий. Тэгээ яг авах шаардлагагүй бол тэгээ за байгаа л. Тэр нэг юунууд үжиг манай нэг сургалт танилцуулган дээр ярьж нэг American Airlines-ийн компани бараг нөгөө loyalty өгөөлөдөг. Тэсний баг нөгөө өөрийнхөө компанийнхаа хэмжээнээс илүү урамшууллын оноо тараацсан. Тэрийг яаж ашиглавал баг тэр компани баг бүтэн хэмжээгээр нь ашиглал баг дампуурчаар хэмжээний болчихгоо те. Тийм мөрхөө байдлаар тэр урамшууллын оноог бас бидэд бол харьцангуй хамгийн одоо ингээд хөрвөх чадвар сайтай. Одоо ашиглаж болно, зарж болно, мөнгө болгож болно гэдэг байдлаар харилцагч талд бол хамгийн идэвхтэй хүрэж байгаа гэсэн. Яг хоо байгууллагууд талтай бол ямар нэгэн байдлаар ямар ч тийм систем ч юм уу те энэ тэрэг хөгжүүлэлтийн зардлуугаар шууд манай энэ экосистем нэгдээд харилцагч нартай татах боломжтой. Одоо ерөнхийдөө нэг coin-тэй 300 гаруй мянган байгаа. Тийм эзэмшиж их бага хэмжээ. Тэднэрт бол шууд бараа бүтээгдэхүүнээ борлуулах бүрэн юм сууг нэгчиж байгаа байхгүй. Тийм. Одоо энэ нэг Artcoin жохоо ерөнхийдөө ArdPay, Ardын талаар ер нь ярихад бол бид нар ингээд Ардын мерчантын талаар ярих хэрэгтэй байх гэж би бодож байна. Тэгэхээр Ардын хувьд болохоор мерчантуудынхаа хувьд одоо байгууллагын одоо харилцагч байгууллага болон тэдний ажил хэсэд харилцагчид одоо давхар бий болдог боломжуудын талаар ярилцвал одоо мерчант баснаар ямар боломжуудыг билет яг хуу сүүлийн нэг 18 оноос хойш app гэдэг ерөнхийдөө илүү харилцагч тал руу явуулаадсан. Ерөнхийдөө бидэд энэ 25 он 24 оны сүүлээс эхлээд байгууллагууд руу үйлчлэгээ өргөх систем байна гэдэг дүнлэлтэн дүрээд ер нь ArdPay гэдэг төлбөрийн систем харилцагч болон байгууллагыг холбодог төлбөрийн систем гэдэг явж байгаа. Тэгмэд бидэд яг QR төлбөр тооцоо авч байгаа. Түрүүний банк бүх банкаар авдаг гэдэг шиг банк хооронд бид нар бүх төлбөр тооцоог хийж чадж байгаа. Тэрнийхээ хэмжээнд бидэд нөгөө байгууллагад очиод байгаа зардалтай гүйлгээний шимтгэл гэдэг юмнуудыг ер нь бол харьцангуй зах зээл дээрээс хамаагүй бууруулж чадж байгаа. Зөрүүлээд юу гэдэг нөгөө байгууллагад хоримтлагдаад байгаа хөрөнгөтэй төлбөр тооцоо ингээд эргэлтийн өрөнгүүдэд бид нэр давхар одоо ингээд ямар нэгэн байдлаар өгөөж тооцож байгаа. Тэр бас зах зээл дээрээс өндөр. Ер нь бол бидэд байгууллагад ямар санал тавьж байгаа гэхээр манай төлбөр тооцооны систем та хэдийн санхүүгийн одоо гүйлгээний зардлыг бууруулж байгаа нөгөө талд үүжиж өсгөж байгаа гэдэг тийм философитой явж байгаа гэсэн үг. Тийм ээ. Тэгэнгүүт яг нь ер нь бол байгууллагууд
одоо зөндөө олон данстай шүү. Бид нар чинь зөндөө олон банкны аптай те яг тэрийг ингээд ашигладаг тэгвэл тэр банкны чинь данс байл өгчөөч гээл тэгмэт тэр штэ тэгэл нөгөөт нь орохгүй удаж код мод нь марчтэй. Байгууллагууд ч гэсэн ерөнхийдөө тийм кейс зөндөө байгаа. Японоор нь олон данс ашиглах төвхтэй тэгэл нөгөө тайлан тооцоогоо татна нийлүүлнэ гээл. Яг бид илүү тэрийг хэлбэршүүлээд 3 юм нэг дор болгоцсон. Юу гэхээр QR төлбөр тооцоо, BNPL буюу хуваантлах үйлчилгээ, тэгээ арткойн урамшууллын байна. Энэ бүгд нэг л системээр нэг QR-аар нэг харилцагч одоо ингээ бүх юм хийх боломжтой. Ardap яг өөр банкны хүн бол зөвхөн төлбөр тооцоогоо хийх баг. Ardap-тэй хүн бол 3 үйлдэлийг нэг газар 3 шугамар төлбөр тооцоогоо одоо төлбөрийн боломжийг нэмээд өгч чаа тий. Би магадгүй энийг усыг ингээ 1000-аар авчвал шууд QR-аар хийж болно. Магадгүй энэ микрофон арай үнэтэй сайт төгрөг надад сайт төгрөг байхгүй бол заахгүй би хуваагаад хэлчих болно. Бас тийм үйлчлэл байгаа мó. Вау, nice. Тэгмүүд юу гэм би цуглуулсан coin байгаа тий. За энэний за coin тэгвэл эндээ хямдруулаад төлбөртөө тооцоолаад тий хаашаа тооцоолаад тийм. Гоё юм биш. Одоо за би бол ардыг бол татчихсан улаан өнгөтэй апп байдаг штэ. Жишээ нь магадгүй бид нөө телевиз үзэж байгаа зарим хүмүүс маань бүр огт одоо татж байгаагүй, хэрглэж байгаагүй хэмээн байх юм бол тий нэг гайд зөвлөгөө өгөөч юунаас эхлэх ёстой би очиж магадгүй бүртгүүлэх ёстой гэдэм үү эсвэл утсан дээр бүртгэлээ. Одоо бол очиж бүртгэл хийдэг бол баг байхгүй баха тий. Тэгэхээр ер нь ямар шатараалаар явдаг юм болоо. Тэгээд сая хэлж байгаа штэ нөө мөнгөө шилжүүл одоо шилжүүлгийн үйлчлэгийг давхар хийждэг гэж байна. Тэгэхээр өөрөө бас данс үүсгдэг байх гэдэг шүү дээ. Зөв. Тийм. Би тэд нөгөө нэг салбаргүй банк гэдэг бодлоготой явдаг. Манай ганцхан үйлчлэгээний салбар ерөнхийдөө Централ Таврын нэг давхартай байдаг. Тэгтээ бид тэд нөгөө Монгол шуудангаар бас бүтээгт үйлчлэгээ өргөдөг. Монгол шуудан нөгөө нэг хуулиараа Монгол улсын нөгөө засаг захиргааны нэг ч гэхээр аймаг сум бүрд байгаа төв. Тэрүүгээр үсээд бид нар шаардлагатай гэрээ контракт бол хийчдэг. Апп-д бүртгүүлэхдээ төлбөр тооцоо хийх ч гэдэм үү ерөнхийдөө энгийн үйлдэлүүдийг бол хаанаас ч хийж болно. Гэрээсээ ч юм уу тий. Одоо мэдгүй Android ашигладаг бол нөгөө Play Store тий. Юу iPhone ашигладаг бол App Store-оос ард гэж хайхад улаан өнгөтэй app хамгийн том. Тэгээ бүртгүүлэхэд ерөөсөө утасны дугаар овны регистр танил байхад болчихж байгаа гэсэн. Тэгэл банкны данс үүсчихэж байгаа. Тэгээд төлбөр тооцоо бүх юмудаа хийж болно. Яг нөгөө нэг шаардлагатай зээл авч байгаа зээлийн гэрэмэрэ ч юм уу те. Тэднийг бол байгаа сум сууринлууд бид нэр шуудан гээ үйлчлэгийг ашиглаж байна. Одоо яг энэ мөн бидтэй тийм. Шууд үзүүлээд. Яг энэ шүү гэдэг. Ерөнхийдөө яг хүмүүсээ бүртгүүлэхэд нэг за 3 минут л болох бах та. Тэ нэг дунджаар бол тэ мэдээллүүдэд оруулаа, ийм байлаа холболоо. Тэгэхэд бүх үйлчлэгийг авч болно. Бүх суур үйлчлэг. Хадгаламжаа нээж болно, төлбөр тооцоогоо хийж болно, зээлийн эрхээ тодорхойлуулж болно. Ерөөсө байгаагаас бүр Монголд байтугай гадаадаас ч ашигладаг хүмүүс үүдэг тэ хадгаламжаа хийдэг. Бүр ингээд дэлхийн баг бүх удаараас бүртгүүлэх боломжтой. Шууд зочноо мартцсан ингээд аппликейшн ортоос очихгүй. Би одоо койно цуглуулаа тий. ArtPay-ийн хувьд болохоор одоо бидний чи би ArtPay гэхээр ерөнхийдөө бол бид нэр хувааж төлөх нөхцөл байдаг. За тэгээд нөгөө нэг ArtPay бол ArtCoin. За тэгээд Art-ийн хувьд болохоор бид нар бас нөгөө нэг төлбөр тооцооны систем дотроо койно цуглуулах боломжтой мөн одоо бидний нийт одоо хаан багш гэдэг юм те одоо голомт гэдэг ч юм уу яг эдрээс болохоор төлбөр шилжүүлэг хийхэд ерөнхийдөө бол зардалтай байдаг шүү дээ те артын хувьд болохоор яг тэр зардлын хувьд яаж ингэ шийдвэ үү те яг зардал байгаа тодорхой хэмжээ ялгаагүй банк хоорондын гүйлийн шимтгэлтэр чинь системийн зардал явж байгаа шүү дээ би тэд зөрүүлээд coin өгч байгаа манайхыг ашиглалтанд баярлалаа манай апп-ыг ашиглалтанд баярлалаа манай апп-ээр төлбөр тооцоосанд баярлалаа тэнгуү түрүүний хэлсэн шиг магадгүй тэр жилдээ 500 600 нөхчин сайнаар бодвол одоо энэ сүүлийн эдэн сарын ийм прогнозтой өсөж ивэл магадгүй тэрнээс ашиглаад тэгээ би шимтэл 500 сая төгрөг төлж исэн бол цуглуулсан coin жилийн дараа зарчил би бараг сая төгрөгтэй ч болох бүрэн боломжтойсэн боломжтой байх боломжтой гэсэн. Ер нь артын аппликейшн ашигладаг хүний хооронд бас нэлээд зөрүү гарахаар харагдаж байна. Тэгэхээр та энийг бас юу гэж хардаг вэ? Ирээдүйд магадгүй арт ап ашигладаг хоёр хүний зөрүү юун дээр гарах бол? Яг нөгөө нэг за зөвхөн арт ап жилтгүүтэй хүн олон ап ашиглах уу, цөөхөн ап ашиглах уу яг хүнийхэн сонголт бол явчихж байгаа. Тэнгүүт за зүгээр миний кейс дээр бол ингээл утасны багтаамж дүүрэлтэй нөгөөдөл чинь бусдынхын пин кодыг марцчихдаг те хэцүү ингээл юм болгон дээр сэргээгээд нэг одоо тэгтээ ерөнхийдөө
бараг л ихэнх аппууд супер тал руугаа шилжиж байгаа тий. Тэгтээ яг давуу талуудаа бид нэр байдал гаргаж ирж байгаа. Тэнгүүд би бол хувьдаа зүгээр нэг апыг хэрэглэх надад илүү амар санагддаг. Ягаад тэгэхээр миний бүх юм байдаг. Би бүх мэдээлэл харж чаддаг. Одоо жишээлбэл би миний сая машины даатгал дуусаад би 9 сар зүгээр даатгал дээр очихгүй апаараа сонголцож байсан. Тэгэл хүчнтэй. Би бараг ингээд би ингээд уулзуур дээр баг уулзуурын цан цагдаад тосч байгаа байхгүй. Тэгэхэд би уулзуур дээр гэрлэн төхөө хүлээж ах зураг гинт санаад нэр даатгалаа сунгуулаагүй байсан. Тэр нэг минутын дотор сунгагдангуут би очиход даатгалтыг бичүүгээр цагтаа шалгуулсан. Миний даатгал хийгдсэн байгаа байхгүй юу ер нь. Тэр ер нь бол нэгдүгээр аппууд бол угаасаа зөвхөн манайх гэлтгүй ер нь л Монгол гадаад бүх аппууд хүний нөгөө хэрэглээ те зардал, цаг, мөнгө, нөөцөл хэмнэж байгаа. Бид хэд бол яг мэдээж Монголдо байгаа учраас Монголдо байгаа хүмүүсийн цаг, нөөц, зардлыг бууруулах нөгөө нэг манай эрхэм зорилгоч хөрөнгө оруулалт үндэсний зохицлоо зардлыг бууруулчлаа. Хэрвээ та зардлаа ингээ хэмнэж чадчихвэл тэ илүү цаашаа хөрөнгө оруулалт тий. Тэгээ боломжуудыг судалтай тиймэрхүү юугаар л өнцгөрөвч. Тэгмүүд манай апыг хэрэглэж байгаа хүмүүс ерөөдөө илүү цаашаа нөгөө зөвхөн нэг хадгаламж гэдэг одоо бумаар зогсохгүйгээр тий хувьцаа гэж юм, бонд гэж юм, цаашлаа крипто байлууд бид нар тэндээс яаж ашиг хүртэх боломжтой тий. Зүгээр л хүн банкны хадгаламжтай бараг л инфляцтай ойролцоо хахад бид нар тэндээс илүү өгөөж яаж хүртэх гэдэг боломжууд бид нар бол ерөнхийдөө нэг суугаар л дамжуулж байгаа. Тэр бол манай хамгийн том даваа тал гэсэн. Монгол улсын сум суурин гадаадаас ч байчиж бол. Тэр үедээ бүр бид нэг юм дата мата гаргаж үздэг байхгүй. Тэгээ дэлхийн хаанаас Африк ТВ-с хүртэл ингээ манай апп руу одоо хин мэдгүй. Тэгээд тэрийг нэг дараас суулсан нэг инхээсээ хүлэгч байсан гэсэн шүү. Тэр ингээд тэгээ бид хүн одоо монголоор хязгаарлагдахгүй. Орондоо яар дэлхийгээр сууж байгаа монголчуудаа бас те санхүүгийн боловсрал зөвхөн ингээд бид нэр апп ашиглаа гэхээс илүү те санхүүгийн боловсрал гэж юм те та эндээс илүү юуг авч чадах юм те зүгээр л ингээд хэрэглээд ах юм хэрэглэнээсээ илүү сэтгэл ханамж илүү одоо өгөөжийг авч болох юм уу гэдэг дээр бид нар бол нэлээд одоо нухацтай гэх юм уу ажилтдаг. Илүү уламжлалт байдлыг хаалж одоо хэрэглэгчдэд ямар зүйл шаардлага хэрэгцээ байна, ямар давуу тал боломж байна гэдэг тал дээр ажиллаж байгаа юм болов уу гэж шаарлаа. За тэгээд өнөөдөр бидний ярилцах цаг ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгээд бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа. Цаг зав гарган ирсэн танд баярлалаа. Тэгээд ирээдүйн ажил үстэн амжилт хүсье. Ярилцахад таатай байлаа. Тэгээд Арт Кредит компани байгууллагын банкны газрын захирал Пүрэвд орж ялла. За баярлалаа.